8 дугаар тест 7 дугаар бодлого. За эцэг хоёр байшингийн уртыг бол алхаагаар хэмжих болов гэж. Эцгийн алхам 70 см, хүүгийн алхам бол 56 см байдаг. За тэр хоёрын алхам нийтдээ 10 удаа давхцсан гэж байна те. За тэгвэл байшингийн уртыг олоо гэж. За тэгэхээр иймэрхүү бодлогыг бодохдоо бол яг уу гэхээр хибэх буюу хамгийн бага ерөнхийлөн хуваагдагчийг нь бол олж боддог. За тэгэхээр хибэх нь олчээ. Өөрөөр хэлбэл хибэх буюу хамгийн ихний давхцал бол хэдэн сантиметр дээр бол давхцах нэ гэдэг нь бол олох нь байна гэсэн. За хибэхийг олохдоо бол анхны тун урчтгын задлах хэвээр. За 35 5 юм бол 7. За 1 гэсэн юм. За урчтгын задлах нь. За 56 бол 2-оор хувачих юм бол 28, 2 дэх юм бол 14, дахиад 2-оор хувачих юм бол 7 гэсэн. За тэгээд ижил байгаа тоонуудаа дугуулчаад за нэг тоог нь бол дарчих хэвээр дуулсан тоонуудаас. За тэгээд үлдсэн тоонуудаа бол үржүүлчихнэ. 5 7. За үржих нь 2 буюу 280 см. Хамгийн анхны давхцал бол 280 дээр давхцах нь. За дараагийнх нь бол дахиад 280 гэсээр байгаа нийтдээ 10 удаа давхцсан гэсэн учраас 10-аар үржүүлчихнэ гэсэн. За тэгэхээр 2800 см урттай буюу гээр үз бичээ.